тухайраас. Чин 3 секунд үлдсэн байна. Эргэж харж байгаа. Яг өвлж авартаад гадаа явж байгаа юм шиг. Асайли юм дорж ирсэн үү? Бирээсээ орж байгаагүй Монголд анх удаа ийм гоё цогц ийм Крео Монголиа гэсэн ийм одоо төв нэгдэж чад маш их баяртай байна. Гадны Холливуудын одууд энэ дандаа ороод идэх хараад байдаг. Харин тийм дандаа надад боломж гарч байгаад аюу баяртай байна. Харин тийм дандаа нөгөө дагаж шүтэж үздэг спортын том одууд маань бүгд бэлтгэлийн дараа ийм recovery одоо протокол хийгээд байдаг. Энэ нэлээд ачаал авсны дараа хүйтэн терапинд орох. Одоо NBA одууд одоо энэ нөгөө хөлний энэ аппаратанд ингээд дандаа суугаад байдаг. Тэгэхээр нөгөө LeBron James ах махыхаа хийдэг юмыг одоо орж үзэх гэж байгаа сэтгэл өндөр байна. Би ч гэсэн маш их өндөр байна. За тэгээд бүр 100-аас 120 градусын асах одоо тий температур ийм хүйтэн мөсөн кабинд битээр орох гэж байна. Тэгээд одоо бүр сэтгэл санааны бэлтгэлтэй одоо яаж орно гэж бодоод орсны дараа бол 500-аас 800 ккал шатаач одоо тий гойлог болох юм бэ. Сэтгэл санаа допамин одоо өндөр болох нь вэ гэдээ бодохоор бас айгүй гоё байхгүй тий. Цагаа хүйтний төсвөр хэрвээ ер нь би болохоор нүунийг харсны усанд ордгоо бүр хүйтэн жакузинд ч орч чаддгүй шүү дээ. Тэгээд одоо тэгэхээр одоо яана гэж бодоод байна. Харин би бас хүйтэн их нөгөө хүлцэх чадвар их муутай. Тийм 3 минут хүртэл ордог гэсэн одоо тарих мэрх үлдчихвээ дээ. Өгчихвээ гэмээр агаад шүү дээ. Өнөөдөр Улаанбаатар марафонд гүйсэн болохоор хөл нилийн ачаал авсан баг. Тэгэхээр хүйтэн терапи бол бэлтгэлийн ачааллын араас нөхөн сэргээлтэнд их сайн гэж одоо үздэг. Тэгэхээр энэ аппаратанд орж үзэж байна. Би өгөхгүй гэдэг тухайраас. Хасах 88. Чи үеийг жоохон Хасах 90 градус болсон байна яана. За таны биеийн температур одоо багасж байгаа шүү дээ. Энд ингээд зохицуулахын тулд таны биеийн бодис солилцоо гэж хурцж байгаа байхгүй. Температураа өсгөхийн тулд маш хүчтэй бодис солилцоо хурцна. Бүх шинэ жилийн бодисууд чинь хаана очих хэвээр вэ? Тэр газруудаа очиж байгаа гэсэн. Одоо Холливуудын одууд яагаад залуухан гоё байгаад байна гэхээр нэг төрлийн энэ аппаратыг бичсэн орж байгаа. Өдөр тутмын хөвшил болгосон байгаа гэсэн. Тэр залуужуулах stay cool, stay young гэж байна. Тамирчдад ямар ач холбогдолтой юм бэ гэхээр одоо бид нар хариу урал үзүүлдэг те реакц гэсэн. Хариу урал үзүүлэх чадрыг нэмэгдүүлдэг. Мэдрэлийн эсийн богино хугацаанд самбаачлах чадрыг сайжруулдаг байгаа. За мөн үе мөч булчингийн чангарал өгсөн байгаа тохиолдолд богино хугацаанд криотерапи буюу хүйтэн эмчилгээ авснараа булчин маш сайн амраа дараа нөхөн сэргээлтийг сайжруулдаг. Монголоор бол нөгөө даарч хөрч үзээгүй. Тэгэхээр одоо одоостой жинхэнэ даарч хөрч байна. Жохон жижиг чинь. Гэтэ яг бие суулт явахаар гайгүй. Ороо, хаяр, яг нэг гоё чаленж байна. За ямар байсан? ёо ставерс би бүр айгаад ихлээр ярьж чадахгүйсэн шүү дээ. Ингээд амруу хүүтэй агаар орчих юм бол яачих юм бэлээ. Хоолгоо бодоод. Ааха. Тэсэн чинь эмч маань бүр хөөе зүгээр өө сонсож байна уу гэхээр бүр сандраад сонсож байна гэж ярьсан. Тийм. Гэхдээ яг юм нөтөн усанд орж байгаагаас шал өөр юм байна. Ийм хуурай хүүтэн мэдрэмж төрт юм. Тийм. Миний бүр шар усан дээр ингээд бүр цас тогтцсон байсан ингээд харсан чи өөрөө. Тэгээд айгүй гоё сэргсэн мэдрэмж авд юм байна. Тийм. Тэгэхээр хурдан одоо халтсан, ажилдсан үе мөччих юм уу те. Бор өөх айгүй их зочирдог гэсэн. Зочирхороо өөрөө багасаад ирдэг юм шиг. 30-40 насныхаа угаасаа өөх шатаалт нь айгүй багасчдаг гэсэн нүг метаболизм нь одоо удаашраад тий. Ерөнхийдөө тийм болохоор одоо энд орох юм бол бас тий үнэхээр залуужж ирчүүч авах бас маний гоё арга юм байна. Тэгээд айгүй нөгөө толгой тарих сэргцэн гарч ирж байна. Ягаад тэгэхээр нөгөө хүүтэнд хүний ингээд илүү жавартай болоод ирэхээр чи илүү жавхаалаг гэж ярьдэн шүү дээ манайхаа. Тийм яг тэрэн шиг ингээд допамин ялгарч байгаа шууд мэдэгдчихэв. Гадаа ингээд нөгөө өвөл даарчаад ингээд орж ирээд дулаацганых гоё болчихдээ шүү дээ. Тэр шинээс ингээд хөөрөөд байгаа мэдрэмж төрөд байна. За та бүхэн ч гэсэн ороод үзээрэй.